Монгол Улсын үндсэн хуулийн аудио танилцуулга. Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн аудио танилцуулгыг төлөвлөж байна. Монгол Улсын үндсэн хууль 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлаар батлагдаж, 1992 оны 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж ирсэн. Монгол Улсын үндсэн хууль 6 бүлэг 70 зүйлтэй бөгөөд хуульд нийт 5 удаа буюу 1999, 2000, 2019, 2022, 2023 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. Монгол Улсын үндсэн хуульд оруулсан хамгийн сүүлийн өөрчлөлтийг Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны 5-р сарын 31-ний өдөр баталж, 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн улс орон даяар даган мөрдөж байна. Монгол Улсын үндсэн хуулийн энэхүү аудио хувилбарыг Монгол Улсын их хурлын тамгын газар, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэн та бүхэнд хүргэж байгааг хүлээн авна. 2024 оны 12-р сарын 27-ны өдөр. Монгол Улсын үндсэн хууль. Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баттхан бэхжүүлж, хүний эрх чөлөө, шударга ёс, үндэснийхэн эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг нандинан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. 1-р бүлэг. Монгол Улсын бүрэн эрхт байдал. 1-р зүйл. 1-р хэсэг. Монгол улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улс мөн. 2 дахь хэсэг. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 2 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. 2 дахь хэсэг. Монгол улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана. 3 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эзлэнэ. 2 дахь хэсэг. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно. 4 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. 2 дахь хэсэг. Монгол улсын хилийг хуулиар баттгах. 3 дахь хэсэг. Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно. 5 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна. 2 дахь хэсэг. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. 3 дахь хэсэг. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. 4 дахь хэсэг. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна. 5 дахь хэсэг. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна. 6 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү, ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байна. 2 дахь хэсэг. Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ.
Иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялагийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхцэн үндсийг хуулиар тогтооно. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 3 дахь хэсэг. Бэлчээр нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжах, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно. 4 дахь хэсэг. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олгортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно. 5 дахь хэсэг. Төрөөс гадаадын иргэн хуулийн этгээд харьяалалгүй хүнд газрыг төлбөр хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол журмаар ашиглуулж болно. 7 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монголын ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв, төрийн хамгаалалтад байна. 2 дахь хэсэг. Иргэний туйрагсан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн. 8 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн. 2 дахь хэсэг. Энэ зүйлийн 1 дахь хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэсний цөөнх их хэлээрээс суралцах, харилцах, соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө. 9 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ. 2 дахь хэсэг. Төрийн байгууллага шашны сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй. 3 дахь хэсэг. Төр сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна. 10 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ зарчмыг баримталж, энхийг эрхэмлсэн гадаад бодлого явуулна. 2 дахь хэсэг. Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. 3 дахь хэсэг. Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр боломгц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэнэ. 4 дахь хэсэг. Монгол улс үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй. 11 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Эх орныхон тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн. 2 дахь хэсэг. Монгол улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно. 12 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. 2 дахь хэсэг. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хиймрийг илэрхийлнэ. 3 дахь хэсэг. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх төмөн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлэгдсэн дугараг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хиймрийг илтгэсэн алдан соёмб, эрдэнийн хөлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнаан хэсэгт эрт эдүүгээ ирээдүй 3 цагийг бэлэгдсэн хүслийг хангагч чандман эрдэнэ, доод хэсэгт их газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжхийн өлзий хотог оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлдсэн байна. 4 дахь хэсэг. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт их цагаан туг нь Монгол улсын төрийн хүндэтгэлийн бэлэгдэл мөн. 5 дахь хэсэг. Монгол улсын төрийн далбаа нь улаан хөх, улаан хосолсон өнгөтэй байна.
Албаны 3 хуваасны 1-ийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлэгдэл улаан өнгөтэй байна. Албаны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмб байрлуулна. Албаны өргөн урд нь 1-2-ын харьцаатай байна. 6 дахь хэсэг төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол улс гэсэн бичээстэй арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг Монгол улсын ерөнхийлөгч барина. 7 дахь хэсэг төрийн бэлэг тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг аяыг хуулиар баттгах. 13 дугаар зүйл 1 дэх хэсэг Монгол улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот мөн. 2 дахь хэсэг Монгол улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. 2 дугаар бүлэг хүний эрх чөлөө. 14 дугаар зүйл 1 дэх хэсэг Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. 2 дахь хэсэг хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрлоор нь ялгуурлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. 15 дугаар зүйл 1 дэх хэсэг Монгол улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл журмыг гагцхүү хуулиар тогтооно. 2 дахь хэсэг Монгол улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно. 16 дугаар зүйл Монгол улсын иргэн дараах үндсэн эрх чөлөөг баталгаатай эдлэнэ. 1 дэх заал амьд явах эрхтэй. Монгол улсын эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амнаас боснуулахыг хатуу хориглоно. 2 дахь заал эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. 3 дахь заал хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайжлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллах нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайжлан авбал нөхөх олгор үнийг төлнө. 4 дахь заал ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийгч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй. 5 дахь заалд өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй. 6 дахь заалд эрүүл мэндэ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болцол журмыг хуулиар тогтооно. 7 дахь заал сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно. 8 дахь заалт соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл дуурвах, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохио огч шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална. 9 дахь заал шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдлэнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно. 10 дахь заал нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол үзэл бодлын үүднээс нам олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм төрийн аюулгүй байдлыг сахиж хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд хүнийг ялгуурлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түтгэлзүүлж болно. 11 дахь заал улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрхтэй, эмэгтэй, тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрхтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ.
гэр бүл, их нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална. 12 дахь заалт. Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалт нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. 13 дахь заалт. Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүүл шүүлт тулгаж, үнэлэг бус хэрцгий хандаж, нэр төрийн доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан үндэслэлийг баривчлагдсан хүн түүний гэр бүлийнхэн өмгөөлөгчт нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл загтал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална. 14 дахь заалт. Монгол улсын хууль олон улсын гэрээнд заасан эрх чөлөө нь зорчигдсон гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх, өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг их өр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэрэгээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно. 15 дахь заал. Шашин, шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй. 16 дахь заал. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно. 17 дахь заал. Төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих, нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд улсыг бадлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална. 18 дахь заал. Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, төр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно. 17 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үргийг ёсчлон биелүүлнэ. Нэгдэх заал. Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх. 2 дахь заал. Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх. 3 дахь заал. Хуулиар ноогдуулсан албан татвар төлөх. 4 дахь заал. Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах. 2 дахь хэсэг. Хөдөлмөрлөх, эрүүл мэндэ хамгаалах, өр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журам түүрэг мөн. 18 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх үүргийг Монгол улсын хууль уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно. 2 дахь хэсэг. Монгол улс олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх үүргийг тодорхойлохдоо уул иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтлана. 3 дахь хэсэг. Монгол улс нутаг дэвсгэртээ байгаа харьяалалгүй хүний эрх үүргийг өөрийн хуулиар тогтооно. 4 дахь хэсэг. Үзэл бодол улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөчгөгдсөн гадаадын иргэн харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол улсад орогнох эрх олгож болно. 5 дахь хэсэг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэний үндсэн эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно. 19 дугаар зүйл.
Нэг дэх хэсэг. Төрөөс хүний эрх чөлөөг хангах үйс эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх. Хүний эрх чөлөөг зөрчигтөө тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргэн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцнаа. Хоёр дахь хэсэг. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд үндсэн хууль бусад хуульд заасан хүний эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тэнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, этгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүүшүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө. Гурав дахь хэсэг. Хүн эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал бусад хүний эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй. 19 эштрэх 1-р зүйл. Энэ зүйлийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэмсэн. Нэг дэх хэсэг. Нам үндсэн хуулийн 16-р зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана. Хоёр дахь хэсэг. Намыг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1%-ээс доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна. Энэ хэсгийг 2028 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Гурав дахь хэсэг. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн. Хөрөнгө орлогын их үүсвэр зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно. 3-р бүлэг. Монгол улсын төрийн байгууллал. 1. Монгол улсын их хурл. 20-р зүйл. Монгол улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү улсын их хуралд хадгална. 21-р зүйл. Нэг дэх хэсэг. Улсын их хурл нэг танхимтай 126 гишүүнтэй байна. Улсын их хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын их хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцвүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Энэ хэсгийг 2023 оны 5-р сарын 31-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хоёр дахь хэсэг. Улсын их хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээр чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаагаар сонгоно. 3 дахь хэсэг. Улсын их хурлын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно. 4 дахь хэсэг. Улсын их хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын их хурлын ээлжид сонгуул явуулахын өмнөх 1 жилийн дотор Улсын их хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 22-р зүйл. Нэгдэх хэсэг. Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гинтийн аюул тохиолдсон дайны ба нийтийн эмх замраагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжид сонгуул явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж шин сонгогдсон гишүүдэд тангараг өргөтөл улсын их хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Хоёр дахь хэсэг. Улсын их хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2-оос доошгүй нь үзэж эсвэл мөнхүү шалтгаанаар ерөнхийлөгч улсын их хурлын дарагтай зөвшөлдсөж санал болгосон бол улсын их хурлын нийт гишүүний 3/2-оос доошгүй саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Энэ хэсгийг 1999 оны 12-р сарын 24-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэмсэн бөгөөд уг нэмэлтийг үндсэн хуулийн цэцгийн 2000 оны 2-р тогтоолоор хүчингүй болгосон. Мөн хэсгийг 2000 оны 12-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэмсэн. Мөн хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 3 дахь хэсэг.
Ерөнхийлөгч үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий сайдыг томилох саналыг улсын хурлд анх оруулснаас хойш 45 хоногийн дотор эсвэл үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий сайдыг огцруулснаас түүнчлэн 44 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий сайдыг огцорсонд тооцсноос хойш 30 хоногийн дотор улсын хурал ерөнхий сайдыг томилоогүй бол ерөнхийлөгч улсын хурлыг тараах шийдвэр гаргана. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэмсэн. 4 дахь хэсэг. Энэ зүйлийн 2 эсвэл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш улсын хурал 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж 60 хоногийн дотор явуулна. Шин сонгогдсон гишүүд тангараг өргөтөл улсын хурал бүрэн эрхээ хадгална. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэмсэн. 23 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана. 2 дахь хэсэг. Улсын их хурлын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, улсын их хурлын дараагийн сонгуулиар шин сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно. 24 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Улсын их хурлын дарга дэд даргыг улсын их хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын их хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам эвслийн бүлэг тус бүрээс улсын их хурлын дэд даргыг сонгоно. Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд уг өөрчлөлтийг үндсэн хуулийн цэцгийн 2000 оны 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Мөн хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 2 дахь хэсэг. Улсын их хурлын дарга дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж огцруулж болно. 25 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Улсын их хурл төрийн дотоод гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ. Нэгдэх заал. Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах. 2 дахь заал. Төрийн дотоод гадаад бодлогын үндсийг тодорхойлох. 3 дахь заал. Ерөнхийлөгчийн ба улсын их хурл түүний гишүүний сонгуулийг товлон зарлах. 4 дахь заал. Улсын их хурлын байнгын хороо, засгийн газар хуульд зааснаар улсын их хурлд ажлаа шууд хариуцсан тайлгнадаг бусад байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх. 5 дахь заалт. Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийн хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах. 6 дахь заалт. Ерөнхий сайд хуульд зааснаар улсын их хуралд ажлаа шууд хариуцсан тайлгнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах. Энэ заалтад 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөлт оруулсан. 7 дахь заал. Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Төрийн санхүү төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. Энэ заалтыг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 8 дахь заал. Хууль улсын их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах. 9 дахь заал. Улсын хил тогтоох. 10 дахь заал. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн бүрэн эрхийг тогтоох. 11 дахь заал.
Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх. 12 дахь заалт. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох. 13 дахь заалт. Улсын цол, одон медаль, цэргийн дээд цол бий болгох. Төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох. 14 дахь заалт. Оршил үзүүлэх шийдвэр гаргах. 15 дахь заалт. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол улсын олон улсын гэрээг сойрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах. 16 дахь заалт. Ард нийтийн санал асуулга явуулах. Монгол улс өөрийн тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэд тооцож, олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ. Энэ заалтад 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2 дахь өгүүлбэр нэмсэн. 17 дахь заалт. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж зэвсэглэн халдвал дайн бүхий байдалд зарлах, цуцлах. 18 дахь заалт. Энэ зүйлийн 2-3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдалд зарлах, эсвэл энэ тухай гаргасан ерөнхийлөгчийн зарилгыг батлах, хүчингүй болгох. 2 дахь хэсэг. Дараах онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг арилгах. Хүн ам нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдалд зарлаж болно. 1 дахь заалт. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулах үс байгалийн гамшиг, гэнтийн бусад аюул тохиолдсон. 2 дахь заалт. Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход занал хийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэгэлсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбраагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхэн дотор ердийн арга хэрэгслээр тохинулах боломжгүй болсон. 3 дахь хэсэг. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбраагүй байдал үүсч зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн. Ийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон. Бусад улсаас цэргийн хүчээр төрөмгийлэн халдсан. Эсвэл тийхүү халдах нь бодиттой болсон үед дайны байдал зарлаж болно. 4 дахь хэсэг. Улсын их хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. 26 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Ерөнхийлөгч улсын их хурлын гишүүн засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 2 дахь хэсэг. Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлана. 3 дахь хэсэг. Монгол улсын хуулийг улсын их хурл албан ёсоор нийтлэх бөгөөд хэрв хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. 27 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Улсын их хурл бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ. 2 дахь хэсэг. Улсын их хурлын ээлжид чуулган хагас жил тутам 1 удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд уг өөрчлөлтийг үндсэн хуулийн цэцийн 2000 оны 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Мөн хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. Мөн хэсэгт 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөлт оруулсан. 3 дахь хэсэг. Улсын их хурлын гишүүдийн 3/1-ээс дээшхийн шаардсанаар эсвэл ерөнхийлөгч улсын их хурлын даргын санаачлагаар ээлжид бус чуулган чуулж болно. 4 дахь хэсэг. Улсын их хурлын анх дугаар чуулганыг сонгуул явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ерөнхийлөгч
бусад чуулганыг улсын их хурлын дарга товлон зарлана. 5 дахь хэсэг. Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш 72 цагийн дотор улсын их хурл онцгой чуулганаа тусгайлан товлохгүйгээр чуулна. 6 дахь хэсэг. Улсын их хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэй үзэж, үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол улсын их хурлын нийт гишүүний олонхын саналаар хуулийг эцэслэн батална. Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд уг өөрчлөлтийг үндсэн хуулийн цэцгийн 2000 оны 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Мөн хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. Мөн хэсгийг 2019 оны 11 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 7 дахь хэсэг. Улсын их хурлын гишүүд саналаа эдээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль бусад хуульд заасан эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна. Энэ хэсгийг 2019 оны 11 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэмсэн. 28 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Улсын их хурл үйл ажиллагааныхаа зохих салбар чиглэлээр байнгын хороодтой байна. 2 дахь хэсэг. Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар улсын их хурлын нийт гишүүний 4/1-ээс доошгүй нь хянан шалгах төр хороо байгуулах санал тавьбал улсын их хурл цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. Энэ хэсгийг 2019 оны 11 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 29 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Улсын их хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын их хурлын гишүүн нь ерөнхий сайд, засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй. Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд уг өөрчлөлтийг үндсэн хуулийн цэцгийн 2000 оны 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Мөн хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 2 дахь хэсэг. Улсын их хурлын гишүүний халдшгүй байдлыг хуулиар хамгаална. 3 дахь хэсэг. Улсын их хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг улсын их хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг улсын их хурлын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийн түтгэлзүүлэх хэсгийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол улсын их хурл түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна. Энэ хэсэгт 2019 оны 11 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэг дэх өгүүлбэр нэмсэн. 3 дугаар бүлэг. 2. Монгол улсын ерөнхийлөгч. 30 дугаар зүйл. 1 дэх хэсэг. Монгол улсын ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. 2 дахь хэсэг. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан. Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 31-р зүйл. 1 дахь хэсэг. Ерөнхийлөгчийн сонгуул 2 шаттай байна. 2 дахь хэсэг. Улсын их хурлд суудал бүхий нам, дангаараа буюу хамтран ерөнхийлөгчд тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ. 3 дахь хэсэг. Анхан шатны сонгуульд Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ
чөлөөтэй шууд сонгох эрхтэй оролцож, ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана. 4 дахь хэсэг. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг улсын их хурал ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана. 5 дахь хэсэг. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хинэнч ийхүү сонгогчийн олонхын санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан 2 хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг улсын их хурал ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана. 6 дахь хэсэг. Хэрэв 2 дахь санал хураалтаар ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хинэнч ийхүү сонгогчдын олонхын санал аваагүй бол дахин сонгуул явуулна. 7 дахь хэсэг. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болсонд тооцсон. 8 дахь хэсэг. Ерөнхийлөгч нь ерөнхий сайд, улсын их хурал, засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв ерөнхийлөгч өөр ажил албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө. 32 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шин сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгуур болно. 2 дахь хэсэг. Ерөнхийлөгч сонгогдсноос хойш 30 хоногийн дотор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая хэмээн улсын их хуралд тангараг өргөнө. 33 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 1 дахь заалт. Улсын их хурлын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, ерөнхийлөгчийн тавьсан хоригийг улсын их хурлаар хилэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний 3/2 нь хүлээж аваагүй бол уг хууль шийдвэр хүчин төгөлдөр хിവэр үлдэнэ. 2 дахь заалт. Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд уг өөрчлөлтийг үндсэн хуулийн цэцгийн 2000 оны 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Мөн заалтыг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. Мөн заалтыг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болсонд тооцсон. 3 дахь заалт. Өөрийн бүрэн эрхэт хамаарах асуудлаар засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 4 дахь заалт. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, улсын их хуралтай зөвшөлдсөн Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах. 5 дахь заалт. Монгол улсаас гадаад улсад суух бүрэн эрхэт төлөөлөгчийн газрын тэргүүнийг улсын их хуралтай зөвшөөрсөн томилох буюу эгүүлэн татах. 6 дахь заалт. Монгол улсад суух гадаад улсын бүрэн эрхэт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах. 7 дахь заалт. Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, удам медалаар шагнах. 8 дахь заалт. Уучлал үзүүлэх. 9 дахь заалт. Монгол улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад оргинох эрх олгох асуудлыг шийдвэрлэх. 10 дахь заалт. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх. 11 дахь заалт. Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах. 12 дахь заалт. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол улсын их хурлын чуулганы чөлөө цагт хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх.
Онц байдал, дайны байдал зарласан ерөнхийлөгчийн зарилгийг улсын их хурал уул зарлиг гарснаас хойш 7 хоногийн дотор хилэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрв улсын их хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно. 2 дахь хэсэг. Ерөнхийлөгч Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. 3 дахь хэсэг. Ерөнхийлөгч улсын их хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн талаар оролцсон улс орны дотоод гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж саналаа оруулж болно. 4 дахь хэсэг. Ерөнхийлөгчд тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 34-р зүйл. 1 дахь хэсэг. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана. 2 дахь хэсэг. Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол ерөнхийлөгч өөрөө буюу улсын их хурал хүчингүй болгоно. 35 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Ерөнхийлөгч улсын их хуралд ажиллаа хариуцна. 2 дахь хэсэг. Ерөнхийлөгч тангаргаасаа нийцэж үндсэн хууль ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг үндэслэн улсын их хурлаар хилэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна. 36 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна. 2 дахь хэсэг. Ерөнхийлөгчийн нэр төр халдашгүй байдлыг хуулиар хамгаална. 37 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Ерөнхийлөгчийг төр эзгүйд бүрэн эрхийг нь улсын их хурлын дарга хэрэгжүүлнэ. 2 дахь хэсэг. Ерөнхийлөгч огцорсон, нас нөхчсөн, хүсэл дээрээ чөлөөлөгдсөн бол ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь улсын их хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд улсын их хурал ерөнхийлөгчийн сонгуулийг 4 сарын дотор зарлан явуулна. 3 дахь хэсэг. Улсын их хурлын дарга ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно. 3. Монгол улсын засгийн газар. 38 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улсын засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн. 2 дахь хэсэг. Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуйн, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 1 дахь заалт. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах. 2 дахь заалт. Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж, улсын их хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх. 3 дахь заалт. Салбарын ба салбар хоорондын түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх. 4 дахь заалт. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялагийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах. 5 дахь заалт. Төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх. 6 дахь заалт. Улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах. 7 дахь заалт. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтээ тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх. 8 дахь заалт. Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх. 9 дахь заалт. Улсын их хуралтай зөвшөлдөж, дараас сойрхон батлуулахаар Монгол улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах. 3 дахь хэсэг. Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. 39-р зүйл. Энэ зүйлийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 1 дахь хэсэг. Засгийн газар ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ. Энэ хэсгийн ерөнхий сайд болон засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн улсын их хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэснийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр баталсан
Монгол улсын үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон. Хоёр дахь хэсэг. Улсын хурлд олон суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам эвсэл бусад нам эвсэлтэй зөвшөлдсөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг бусад тохиолдолд улсын хурлд суудал авсан нам эвсэл зөвшөлдсөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг ерөнхий сайдаар томилох саналыг ерөнхийлөгч 5 хоногийн дотор улсын хурлд оруулна. 3 дахь хэсэг. Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ерөнхийлөгчдөө зөвшөлдсөн улсын хурлд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг ерөнхийлөгчдөө 7 хоногийн дотор зөвшөлдөж чадаагүй бол улсын хурлд өөрөө өргөн мэдүүлнэ. 4 дахь хэсэг. Засгийн газрын гишүүнийг улсын хурал ерөнхийлөгчөд танилцуулснаар ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн улсын хуралд тангараг өргөнө. 40-р зүйл. 1 дахь хэсэг. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. 2 дахь хэсэг. Засгийн газрын бүрэн эрх улсын хурлаас ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ ерөнхий сайдыг томилсноор дуусгар болно. 41-р зүйл. 1 дахь хэсэг. Ерөнхий сайд засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг улсын хурлын өмнө хариуцна. 2 дахь хэсэг. Засгийн газар үйл ажиллагаагаа улсын хурлд тайлагнана. 42 дугаар зүйл. Ерөнхий сайд засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална. 43 дугаар зүйл. Энэ зүйлийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 1 дахь хэсэг. Улсын хурлын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал улсын хурал 3 хоногийн дараа хилэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай улсын хурлын тогтоол баталсанд тооцож шинэ ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. 2 дахь хэсэг. Ерөнхий сайд огцрвол засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцроно. 44-р зүйл. Энэ зүйлийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 1 дахь хэсэг. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал улсын хурал 3 хоногийн дараа хилэлцэж эхлэн 10 хоногийн дотор улсын хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ. 2 дахь хэсэг. Улсын хурал тогтоолыг баталсан бол ерөнхий сайдад итгэл үзүүлж тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол ерөнхий сайдыг огцорсон тооцож шинэ ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. 45 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол захирамж гаргах бөгөөд түүнд ерөнхий сайд тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна. 2 дахь хэсэг. Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжинд нийцээгүй бол засгийн газар өөрөө буюу улсын хурал хүчингүй болгоно. 46 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улсын яам төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. 2 дахь хэсэг. Монгол улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол улсын иргэн байх бөгөөд үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана. 3 дахь хэсэг. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг хуулиар тогтооно. 4. Шүүх эрх мэдэл. 47 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2 дахь хэсэг. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3 дахь хэсэг.
шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. 48 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Шүүхийн үндсэн тогтолцоо улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнсан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 2 дахь хэсэг. Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. 3 дахь хэсэг. Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана. 49-р зүйл. 1 дахь хэсэг. Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. 2 дахь хэсэг. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын ба засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. 3 дахь хэсэг. Шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. 4 дахь хэсэг. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. 5 дахь хэсэг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 5-ыг шүүгчид дотроос сонгож, бусад 5 гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь 4 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа ажиллах бөгөөд зөвлөлийн даргаыг гишүүд дотроос сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 6 дахь хэсэг. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түтгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ноогдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх зохион байгуулалт, үйл ажиллагааны журам бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэмсэн. 50 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 1 дахь заалт. Хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх. 2 дахь заалт. Давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх. 3 дахь заалт. Хууль түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар үндсэн хуулийн цэц, улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх. 4 дахь заалт. Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах. 5 дахь заалт. Хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх. 2 дахь хэсэг. Улсын дээд шүүхийн шийдвэр, шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрв улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ. 3 дахь хэсэг. Улсын дээд шүүх, бусад шүүх нь үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй. 51-р зүйл. 1 дахь хэсэг. Улсын дээд шүүх, ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. 2 дахь хэсэг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улсын дээд шүүхийн шүүгчдийг улсын их хурлд танилцуулснаар бусад шүүхийн шүүгчдийг шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос 6 жилийн хугацаагаар ерөнхийлөгч томилно. 3 дахь хэсэг. Хууль зүйн дээд боловсролтой мэрэгчлэр 10-аас доошгүй жил ажилласан
Монгол улсын 35 нас хүрсэн иргэнийг улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол улсын 25 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно. 4 дахь хэсэг. Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсвэл хүсэл дээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль чадны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно. 52 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ. 2 дахь хэсэг. Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна. 3 дахь хэсэг. Хуульд тусгайлан зөвлөжилж заасан зарим хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэж болно. 53 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна. 2 дахь хэсэг. Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримтсэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр их хэлээр нь үг хэлэх эрх олгоно. 54 дугаар зүйл. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ. 55 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй. 2 дахь хэсэг. Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн тусламжаа үзүүлнэ. 56 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял илүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно. 2 дахь хэсэг. Улсын ерөнхий прокурор түүний орлогч нарыг улсын их хуралтай зөвшөлдсөн ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилно. 3 дахь хэсэг. Монгол улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. 4-р бүлэг. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлага. 57-р зүйл. 1 дахь хэсэг. Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. 2 дахь хэсэг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгждэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот тосгонд засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын их хурал шийдвэрлэнэ. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 3 дахь хэсэг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын их хурал шийдвэрлэнэ. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 58 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Аймаг нийслэл сум дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий, засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг нийгмийн цогцлбор мөн. 2 дахь хэсэг. Аймаг нийслэл сум дүүргийн хэлийн цэсийг засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын их хурал батлана. 59 дугаар зүйл. 1 дахь хэсэг. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. 2 дахь хэсэг. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг хороонд иргэдийн нийтийн хурал байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хөв хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно. Энэ хэсгийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 3 дахь хэсэг.
аймаг нийслэлийн төлөөлөгчдийн хурлыг 4 жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр хурлын болон сум дүүргийн хурлын төлөөлөгчдийн тоо сонгох журмыг хуулиар тогтооно. 60 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны засаг дарга хэрэгжүүлнэ. 2 дахь хэсэг. Засаг даргыг тухайн аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг нийслэлийн засаг даргыг ерөнхий сайд, сум дүүргийн засаг даргыг харьяалах аймаг нийслэлийн засаг дарга, баг хорооны засаг даргыг харьяалах сум дүүргийн засаг дарга тус 4 жилийн хугацаагаар томилно. 3 дахь хэсэг. Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн засаг дарга, доод шатныхаа нэгжийн засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэг заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална. 61-р зүйл. Нэгдэх хэсэг. Засаг дарга тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртэй хууль тогтоомж, засгийн газар харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг засгийн газар дээд шатны засаг даргын өмнө хариуцна. 2 дахь хэсэг. Засаг дарга тухайн аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй. 3 дахь хэсэг. Тавьсан хоригийг нь хурал өөрийн төлөөлөгчдийн олон хил саналаар няцаасан нөхцөлд засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтэд зохих хурал ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны засаг даргад гаргаж болно. 4 дахь хэсэг. Аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно. 62 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна. 2 дахь хэсэг. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно. 3 дахь хэсэг. Улсын их хурал засгийн газараас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэт хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг нийслэлийн хурал засаг даргад шилжүүлж болно. 63 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны хурал эрх хэмжээнийхэн дотор тогтоол, засаг дарга захирамж гаргана. 2 дахь хэсэг. Хурлын тогтоол, засаг даргын захирамж нь хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газар харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө. 3 дахь хэсэг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. 5 дугаар бүлэг. Монгол улсын үндсэн хуулийн цэц. 64-р зүйл. Нэгдэх хэсэг. Монгол улсын үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгуулга, үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн. 2 дахь хэсэг. Үндсэн хуулийн цэц түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага албан тушаалтан бусад хүнээс хараат бус байна. 3 дахь хэсэг. Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал үндсэн хууль бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана. 65 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Үндсэн хуулийн цэц 9 гишүүнээс бүрднэ. Тэдгээрийн 3-ыг улсын их хурал, 3-ыг ерөнхийлөгч, 3-ыг улсын дээд шүүхийн санал болгосноор улсын их хурал 6 жилийн хугацаагаар томилно. 2 дахь хэсэг. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно. 3 дахь хэсэг. Үндсэн хуулийн цэцийн даргаар 9 гишүүний аль нэгийг 3 жилийн хугацаагаар гишүүдийн олонхын саналаар сонгоно. Түүнийг нэг удаа уйлруулан сонгож болно. 4 дахь хэсэг.
Үндсэн хуулийн цэцгийн дарга гишүүн хууль зөрчил. Үндсэн хуулийн цэцгийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн улсын их хурал эгүүлэн татаж болно. 5 дахь хэсэг. Үндсэн хуулийн цэцгийн бүрэлдэхүүнд ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүн, ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно. 66 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Үндсэн хуулийн цэцэн үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу улсын их хурал, ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурорын хүсэлээр хянан шийдвэрлэнэ. 2 дахь хэсэг. Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж улсын их хуралд оруулна. Нэгдэх заалт. Хууль, зарлиг, улсын их хурал, ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн засгийн газрын шийдвэр, Монгол улсын олон улсын гэрээ, үндсэн хуульд нийцэж байгаа эсэх. 2 дахь заалт. Ард нийтийн санал асуулга, улсын их хурал, түүний гишүүний ба ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр үндсэн хуульд нийцэж байгаа эсэх. 3 дахь заалт. Ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, гишүүн, ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор үндсэн хууль зөрчсөн эсэх. 4 дахь заалт. Ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайдыг огцруулах, улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх. 3 дахь хэсэг. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1-2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг улсын их хурал хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. 4 дахь хэсэг. Хууль, зарлиг, улсын их хурал, ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн засгийн газрын шийдвэр, Монгол улсын олон улсын гэрээ нь үндсэн хуульд нийцээгүй гэж үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно. 67 дугаар зүйл. Үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно. 6 дугаар бүлэг. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. 68 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгааг хууль санаачлах эрх бүхий байгууллага албан тушаалтан гаргах бөгөөд саналыг үндсэн хуулийн цэц улсын их хуралд өргөн мэдүүлж болно. 2 дахь хэсэг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар улсын их хурлын гишүүдийн 3/2-оос доошгүй саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна. 69 дугаар зүйл. 1 дэх хэсэг. Үндсэн хууль түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг улсын их хурлын нийт гишүүний 4/3-аас доошгүй саналаар батлана. 2 дахь хэсэг. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг улсын их хуралд 2 удаа авч хэлэлцэхэд ийхүү нийт гишүүний 4/3-аас доошгүй санал авч эс чадвал уул төслийг ээлжид сонгуулиар сонгогдсон улсын их хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй. 3 дахь хэсэг. Улсын их хурал ээлжид сонгуул явуулахын өмнөх 6 сарын дотор үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно. 4 дахь хэсэг. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна. 70 дугаар зүйл. Нэгдэх хэсэг. Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино. 2 дахь хэсэг. Монгол улсын үндсэн хуулийг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу 17 дугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 9-ний эдрийн барилдлагаатай үлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө. Мэдэх түн, сахих түн. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурал. 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут. Улаанбаатар хот.